Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд явган замын шинжилгээ сайжруулалтын ажлууд бол явж байна. Төвшөлтөнгөөс эхлээд Чингисийн музейд ерөнхийдөө ирж байна. Яг талбай баруун талын төв талбайны хэсэг байж байгаа Тийм байгаа. За өнөөдрийн байдлаар яг бол одоо ингээд талбай дээр бол ажил гүйцэтгэхтэй явж байна. Ажлын гүйцэтгэл одоо хэдэн хувьд вэ? Манай ажлын гүйцэтгэл одоо ерөнхийдөө 70 гаруй 80 төгсөж байна. 8 сарын 15-нд дуусна гэж төлөвлөж байгаа тийм. Чулуун хавтангуудаа хаанаас авав? 100% Монголын үйлдвэрээс авч байгаа. Таасаа үйлдвэрээс авч байгаа. Таасаагаас авч байгаа. Таасаагаас авч байгаа. Энэ чулуун хавтан маань бол насчин дурд өөрөөр бас халтур гадар маань хязгаар ийм чулуу байгаа. 42 цантай 40 Нийс тэнцэг даргын хамгийн газраас Монголын чулуун үйлдвэрлэгчдийн холбоо их тайван тэргүүнтэйгээр хамтарч ажиллаж байгаа. Монголд үйлдвэрлэгдсэн чулуунуудыг аль болох авч хэрэглэх. Яг бол манай чулуу хэдэн чулуу хоёр дээр бол Монголын чулууд илүү сайн ягттай, илүү бүх бат сайн байж байгаа. Гэвч технологийн хувьд илүү хэмжээсүүдийг нарийн гаргах үйлдвэрийн нэгжийн өртөг жоохон өндөр байгаад байгаа. Чулуу үйлдвэрлэгч нар үйлдвэрийг сайжруулж энэ жилийн төгсөлд эх жилээс чулууг илүү хямд аргаар одоо үйлдвэрлэж зүсэх, илүү сайн хэмжээнд гаргаж өгөх. Тэгээ нэг жүнийг хямдруулах юм боломжтой болж байгаа гэж одоо ажиллаж байгаа. Тэгээд чулуу үйлдвэрлэгчдийн холбоо болон одоо шалгарсан 14 нэгжтэйгээ бол хамтран уулзалт хийж Монгол үйлдвэрсэн чулуунуудаа энэ бүтээн байгуулалтанд авч ажиллах дээр бол дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд танах бол яг одоо хэр хэмжээний чулуу аваад байна? Хэдээр авч байна вэ? Таасаа Монголын үйлдвэр маань бол нийлүүлэлт нь бол тун сайн байгаа. Цаг тухайн үед нийлүүлж байгаа. Үнийн хувьд бол 84 мянгаар. 1 метр квадрат тий 84 мянгаар тий таж авч байгаа тий. Тийм байгаа. Чулууны гадагшаа барцаалтын хувьд нэгдлийн үйлдвэрийн аргаар боловсруулад халтаргаа багтаа. Иргэд бас тодорхой хэмжээнд дээр манайхан бас шүүмжилж байгаа. Зарим газруудыг зүгээр газар хууллаа гэдэг. Энд чинь томоор нь төлөвлөөд жигд хийж байгаа. Зарим хэсэг газар бол яг бага илэгдэлтэй харагдаж байгаа. Гэвч ингээд 3 4 жил, зарим нь 10 хэдэн жил болцсон. Эхнээсээ эвдрээд ингээд байж байгаа. Ингээ харах юм бол зарим газар гайг байгуулсан, зарим газар их хүнд эвдэртэй харагдана. Одоо хүүхд төрөө явахад тэртээ явахад бас боломжгүй нэлээд хэлтэй харагдаж байгаа. Хуучин бид нар энэ замын юмнуудыг аваад бол содон дээр ачаад дүүргүүдэд бол хүлээлгэж өгч байгаа. Хэмжээгээр хүлээлгэж өгч байгаа. Хэмжээгээр хүлээлгэж өгч байгаа тийм байгаа. Модны хэсгийг ингэж үлдээж байгаа лөө. Энэ 6-аар ангиж үлдэж байгаа. Одоо бид нар энэ дээр хамгийн сүүлд нөгөө бордюраараа ачлах хийгээ. Тэгээд төгсөж байгаа. аж ахуй нэгжүүдтэй гэж уриалахад одоо нэгэнт ингээд чулуун зам хийж байгаа. Аж ахуй нэгжүүд ууд нь бол ингээд давж байгаа бас засчмаар байгаа. Жижиг давжаа засахад бол гайгүй шүү дээ. Ингээд хагарцсан.